Ингээд үрдэл хоолоо гоцооч. За 50 бэ. За гомдоо. Бурхан бидтэй. Тийш. Би нусан буу биш үстэй. Юу гэж тий? Юу ямар юмны буу? Йоо. Одоо тэгээд яах вэ? Тэгэхээр би бодлоо. Та хоёртойгоо зөвлөдэй гэж шийдлээ. Есүс чи мэдэн дээ. Дэлхийг сайн мэднэ. Чи нэгэн цагт хүүгээ явуулж исэн байхаа. Одоо тэрний тухай битгий яриа. Ярихаар сэтгэл өвдөх. Барьж аваад цовдлаа хийсэн шүү дээ ингээд. Нэг хадаас олцсон юм ааш хоёр үлийн давхарлаад хатсан байгаа байхгүй. Хүүгээ ч нөө. Тэгэхээс яах би тэрнээс хойш газар буухаас дургу хүрээд идэв. Би тэгэлгүй яадгийг. Энэ хүмүүсийг ийм түнжингүү нервтэй байх үед чи өөрөө ажиллаа хийхгүй. Танайхаа юу хийсэн? Энд дэлбэлээ дискэд яваад байгаа шүү. Чи юу яриад байгаа чи? Тэр бөмбөгийг танайхын хийсэн баг шүү. Та хоёр одоо болцгоо. Та хоёр хэрэлдэж маргалдаад ихээр тэр доорч зүгээр түжгэлтэй сажиглалтаа явуучих юм. Ямар зовлонтой юм бэ чинь. За бурхтуудаа тэгээ би бодлоо. Тэр нөхөр дээр өнөөдөр гуруулаа нэг айлчлан очиодох юм. Зөв. Бурхан байдаг юм аа гэдэг тэр нөхөрт нэг сайн ойлгуулад оруулаад өгье. Зүйтэй. Өрлөгтөн бурхнаас нэг л итгэл алдарч эхэлж байх шиг байна шүү. Яна энэ өөртөө багч ямар хэцүү юм бэ? Дандаа хүнээс нөөгдөж бултаж явах юм. Би бурхан минь хэрвээ та байдаг бол бид хоёрыг энэ их өрнөөс салгаж өгөөч. Бид байх штэ. Юу яриад байгаа юм бэ? Бүр байхдаа гурваа ирчээд байна. Бурхан минь та байдаг бол гэж дими юм ярих юм. Түлд одоо бид нар байдаг шүлэг гэж эргэлзэхээр үтгэх ярих юм аа. Өөртөө итгэх байж. Йоо. Байдаг бол гэдэг байгаад ирж байгаа биш үү чи? Юу болсод вэ? Юу хана зураг харалтай наа чи. Таны өмнө бурхан багш Будда Шагчамуны биеэрэн бууж ирээд байна. Бурханы хойморд чинь миний зургуг нь байх юм да. Хөөх. Зурган дээрхээс арай жоох өөр үгүй юу? Одоо тэнийгүй юу? Үгүй. Одоо тэнийгүй юу? Үгүй. Яачаад энэ тэгээд? Үгүй чихчил арай жижиг харагдаад бах юм. 50 Айгуу том чихтэй биш үү? Тэр чинь зураг мэдүү. Зураг бол зураг, бурхан бол бурхан аа. Тийм шүү дээ. Үтгэл байгаад энэ байгаа юм чи яах болж байна. Үтгэл та нар таалагдах бурхан би одоо жихээ сунгаад явах уу чи. Өөрөөсөө буруудаа шиймдэр шийдчихэд би та нарт таалагдах тэр гангалаад гонголоод явах уу. Тийм. Хий гайхуу чи нар болбол та нар ингэж байгаа шүтгэ болохгүй та нар ямар. Амьдрал дээр жоохон ууртай юм а та чинь. Уурч шун унт чадаагүй болохоор уур хүрээд явж байна. Хөөчлөөрэ уурлах нь аргагүй ш та нараас болж байхгүй юу. Би тэр цаатлынх нөгөө нэг ваарн дундаас гарч ирдэг чин гоё юу? Юу гинэ? Тэр чин манай зарц. Гүй чи аллах бурхны юу гинэ чи? Ваар вахтай ядаж лонг. Одоо тэгээ би хин бэ? Одоо би хин бэ? А? Та баба яга юу? Нэр адилхан байж юу? Чи над үсээ нэг засуулмаар юм да. Тэгмэр юм буддаа mana манай тэнд ямар үсч юм байх биш. Хөөш би үсч штэ би таны үсийг тайраад өгөө. Гайгүй штэ тайрлал 5,000 төгрөг штэ. За чи барагтайгаа байгаарай. Бурхны үсийг чи засаа сууж явах уу? Иччих мөнгөний ихсэн та. А? Танаа нөхөр чинь хаа байна? Нөхөртөө чинь уулзгаар бид ирлээ. Бурхан багшаа бид нар өрөнд ороод хэцүү байгаа. Тэгээ нөхөр маань хүнээс За мэдж байгаа урчунжиг наадах чинь сонслоо. Өчнөө олон проблемтэй босоод байхын та нар ч одоо. Та чи чагнаас хөрөмжтэй эргүү тэгээд. Юуны чинь чагна хоёр жижигхэн гэсэн чих байдаг юм байгаа өстэй чинь. Энд чи бас нэг юм чагнаад байдаг шүү ухаантай юм байгаа шүү. Үгүй чи бурхан ирчээд байна гэдэг чинь над. Хинээ. За нөхөртөө чинь уулзахаар ирсэн дээ. Нөхөр чинь надтай яриатай да. Ихтэй явах бай. Нөхөр чинь миний сонин бэлэг авчирсан. Миний гайхалтай сайхан зүйлийг хараад эднэр сэтгэл нь догтлоо яах хэрэгтэй. Хүртэл төсөөлж байна. Энэ юу? Доширакны савх уу? Юу? Чи одоо болооч. Энэ бол шидэт саваа. Болоод өөр ийм шидэт саваа гэж юу юм? Ясна шидгүү харагдчих дээ дачаа. Чи юу яриад байна? Тий. Хүн шидэт саваа авчирч яах чи шидгүү саваа байна гэдэг хай. Ийм шидэт саваа гэж юу ийсэн? Чи хааши чи урднаас шидэт саваа үзэж байсан юм уу? Үзгүй яа бид нар жоохон байхдаа номон дээрээс үлгэр дээрээс хасан ийм бүдүүн тэгээ эрээн дээр гоё очир эрдэнэ ялцсан тийм ээ. Наа чи бодсон хаа чи шидгүү юм бэ дөө хараач. Тэр чинь бол үлгэр дээр гардаг саваа. Энэ бол жинхэнэ шидэт саваа нэрээс үргүй юм биш үү даа. Тийм ээ.
Энийг ер нь мужаанда хэлж янзлуулмаар юм аа. Харин нэг очир мочир хий. Хамгийн олон шидэндээ байгаа юм чи. Шир юм уу та Ширакны саваа шиг яасан чайш. Болоо. Шидэд саваа. Ястаа л шидгүүл харагдаад байна да. Эд шидийг нутахгүй үзэх болно та нар гайгүй. Энийг чи нөхөртөө өг. Нөхөр чинь хүссэн зүйл юм бодож байгаад энэ саваагаар ганц удаа өгөх юм бол өссөн зүйлэн сэтгэлжлэн бүтэх болно. Би нэг юм усчих та. Энэ чамд зориулсан юм биш, нөхөр чинь зориулсан юм. Түүний дараа нөхөр чинь мунхаг ухаандан бурхан гэж байдаг юм а гэдгийг ойлгох болно. Харин чи энэ ид шидийг нөхөртөө хэлэх юм бол харахад хальс, үзэхэд үнс болно гэдгийг битгий мартаарай. Үцээ. Одоо яг бодлаа. Нэг нь дэлхийд буугаад ирсэн чинь жоох яв. Нэг газар орох уу? Ядаа тэр буудаад идэх. Бааранд ор. Би тай. Би тай. Бааранд ор яа. Бурхан үрдэлээс шууд дуртай багтээ. Энэ надад бидний амьдралыг өөрчлөх шидэс хаваа юм битээ. За өнөөдөр ч ингээ яваад мөнгө зүгээр юу ч олсонгүй. Гэхдээ чи юм олоо. Олсон. Чи тэр амьдралыг газар дээр өөрчлөх тийм гоё болсон заа юу? Тэгэхгүй миний ханаас авааштай. За хоёул энэ өрөөл дарчвал зүгээр дахиж ингэж өр тавихаа болий. Харин тийм ээ. Чи одоо юу ч чи санаа зовцоо. Хэдхэн минутын дараа чи тэр бүх өрнөөсөө шууд гарна. Хэдхэн минут гэж хоёул маргааш өгч штэ. Үгүй одоо газар дээр би амар сони юм болсон заа юу? Юу юм бэ тэгээд? Миний осыг харах уу? Энэ байна. Энэ юу? Чи одоо яагаад байгаа юм бэ чи? Яси. Чи одоо мөнгө хаанаас яаж олох вэ гэхийн оронд тэгээд нэг юм ядар царайдад ганц саваа мод олоод явж байгаа. Чи биш энийг арай өөр өнцгөөс хардаа. Юуг нь хардгийг? Чи энийг өөр өнцгөөс харах. Ганц мод гад болдоггүй, ганц хүн айд болдоггүй гэж. Маргааш би ачигдаад яваад өгөхөр чи ганцаараа яах юм? Биш ээ. Миний хань чи энийг биш дээ. Энэ гартаа бариад цаа. Чи энийг юу гэж бодчих? Энийг энэ гартаа бариад. Тэгээд чи дотор хэрэгтэй юм бодцоо юу? Тэгээд чи би мэдлээ, чамайг мэдлээ. Надад юу хэлэх гээд байгааг чи би ойлголоо. Маргааснаас ихтэй чи үдээр модоо барьсан гуйлах чинь болно гэд харуулдаг. Биш. За чи ихтэй даахаа ингээ гартаа бариад тэг гараа хөдлөг мэдөө. Тэгээд дотроо юм бодохгүй чи. Юугаа бодчих мөнгө хэрэгтэй юм чи. Яг үнэн. За одоо энэ модоо барьж хагаад тэгээд тэрийг бод. Мэдөө. Тэг гараа хөдлөг. Бишээ. Наадхаа гарыг хөдлөг. Бишээ. Модтой гараа хөдлөг. Чи цалиарч юм уу чи? Модтой гараа хөдлөг. Хайшин чи. Одоо ид шидтэй саваа мод ихтэй байгаа юм уу? Яг тайлбарч болохгүй байна. Чи надад хөдлөг. Хайшин. Би самд нэг юм хэлье. Хүн өртөө байж болно. Өвчтэй байж болохгүй шүү. Ойлгоо чи. Чи тэр өрийг яаж ирээ дарчин за. Чи миний хэлхээд хөдөлгөөтэй. За. Дотроо бодоод тэг гараа. Тэг хүн нэрээ өөр ширэнд баригдахаараа бүр нэрээ. Хайд байдгээ бардх юм байна. За. Ямар инээдтэй хүүхэд нохоо тоглоом шиг. За. Шидэд саваа минь. Одоо би нэг 10,000 төгрөг гараад ирэх болтугай. 10,000 төгрөг гэж тань чи ганц удаагийн. Гараад ирэх юм шиг итгэж байна. 10 төгрөг гараад ирэх. Чи 20 төгрөг тогтчих юм уу? Жохон далаацтай битэрийн өрний хэмжээний юм. За. Өрөө дарах хэмжээний мөнгө гарч ирэх болтугай. Чи наатараа зохиолтой. Ямар инээдтэй вэ? Жаахан үгд чиг одоо үржигээ. Чи зохиочтэй. Үгүй юу өөрсдөх юм бэ чи? Зохиод чамаас юу унаад байгаа юм бэ? За тэгвэл бүр тариух юм уу чи? Бүр алт. 999 яа. За. Гараад ирэх болтугай гэдэг. Чи хавга. Чи наад чи чигээр амьдралыг өөрчлөө. Тийм юм байдгүй ма чи ямар хаашаа? Хаан тэр мөнгө төгрөг гараад ир, авт ир, гараад ир. Чи яач? Гараад ир. Наад мэдөө. Гараад ир. Чи яста тэнийг мэдөө. За ухаантангуй. Ядаж ах トゥ хамаасан цадлаасаа 5-3 төгрөг дээдлийг бодно доо. Энд чи заяа бурхан багшийн хүсэл биелүүлдэг саваа байсан юм бидөө. Бурхан гэж байдгүй юм. Би чи өчигдөр ороо үгээ хэлсэн. Бурхан гэж байхгүй гүйцээ. Тийм юм байхгүй. Тэрэн дор чи найз нөхөдтэй итгэдэг. Тэнийг яаж чугааны юу вэ? Миний шидэд самаа яаж чугааны юу вэ? Ажиг саваа. Угаас гацнаа гацбэси. Ич поосинда сам.
наач хэлсэн ихтэй сайн нөгөө хүүхдэд өгсөн шүү дээ. Хари Поттер хааны Хари Поттер өгсөн шүү дээ. Хари Поттер хэвээр хүүхийг элбэж шийдээ. Өөр хүүхийг хийгээд одоо холиуд байгаа шүү. Тэгэхэд та нар мөн хүний заяа давт гэж эндээ бид үү? Уучлаад ахын байхгүй. Хүй бурхан багш будаа шагжамоныг та нар гомдоолоо. Уучлаарай шагж байгаа. Шагж байгаа гэж. Эрт тэгэр та нар шавж байгаа гэж бид үү? Явцгаая бурхан. Манайхаа. Энд дагууч штэ. Юу гэнэ бүр манайхан болгоцсон явж байгаа. Манайхан чинь та байна уу? Бид нар байна уу? Танаа талд орчих юм бол та бас нэг бурхан бол таарах нэ. Уучлаарай харийнхаа. Хари гаригийнхан гिचэг нөх юм да. Уучлаарай гахчих. Яах вэ бурхан? За яах вэ? Буддаа би чамайг бодоод нэгэн боломжийг бүсгүй долгоё. Баярлалаа. Нүдийг харахаар өрөвдөд байх. Баярлалаа Али баба. Ой чимүр киноны голбаатар болгоцсон юм жигс үү? Юу л нөгөө нэр нь. Одоо нөгөө 40 бат 40 дээрэмчлэг нь хоёр бид хоёр таарлаа л да. Уучлаарай Алькаха. Юу л. Энэ бүр Аль-Каидагийн гишүүн болох нэ. Аллах бурхан. Хүсэлгүй байх уу энэ? За тайвшир. Эмэгтэй хүн юм байна. Их хүн юм байна гэж бодоод чамд би ганцхан боломж олгоё. Баярлалаа. Энэ бол миний шидэт тооцог юм шүү. Энийг нөхөр чинь хүсээд өөрөө өмсөх юм бол асар их оюун ухааныг өөртөө авах болно. Ойлгов уу? Анхааруулж хэлэх нэг зүйл байна. Энэ торцгийг бүсэлхийнээс дээш байлгах учиртай юм шүү. Сүүлийн боломжтой. Баярлалаа. Явцгаах уу? Эд шидийг нүчлэг нөхөртөө хэлэх юм бол элдв шидгүй болно гэдгийг хэлж байна. Одоо хайцах уу? Дарыг цааван цууй. Тэгээ. Цааван цууй. Гурав болгоочтой яваарай. Энэ малгай одоо бид гурийн амьдралыг өөрчлөх юм битээ. За хөөе. Ухаантай хүмүүс гэдэг чинь шал өөр байдаг юм байна хөө. Орж ирэх болгонд нэг солиотой хүүхэн зугтах юм аа. Би чамд хэлье, дахиад хэлье. Өртөө байж болно, хамгийн гол нь өвчтэй байж болохгүй. Энэ чур галзуурлаа даа. Би ихтэй бодлоо. Чи тэр амьдрал юунаас л чигд ороод байгаа. Чи тэр хиймэр сүрсэлдэггүй. Тийм учраас чамд таарсан малгай байх хэрэгтэй гэж бодоод би энэ малгайг чамд худалдаж авлаа. Ямар уу? Наач тийм доор байж болохгүй дандаа дээр өссөн юм. Би чамд нэг юм хэлчих үү? Би багийнхаа найз дээр орлоо. Мөнгө байна уу гэсэн чинь хэлж гин. Биш тавга чи мөнгө байна уу гэж явахынхаа оронд ажил байна уу гэж суралдаа. Би чамайг ажилд оруулаад өгье гэж байна. Ямар уу ажилд орох болцтой. Одоо тэгэхээр цалингааж барьцаадаа дээд мэд тавиад хоёулаа өрнөөс гарчин заа юу. Хамгийн гол нь чи битээ наан нь өвдчих гээд байна. Өвдөхгүй. Шууд малгай өмсчих. Доктор имамадаас малгай өмсчих минь яана. Малгай. Нөө хууч малгай байна да. Үгүй наач цааш шүү. За. Ариу маах. Доктор имамадаараа минь яана. Доктор бодиш. Энэ нэг хүний өмсчээсэн малгай байна да чи одоо. Хаанаас хэний малгайг аваад ирсэн юм те. Ариу маах. Наач чи бурхан багш хүсэл биелүүлдэг малгай байсан юм дөө. Оройроо нэг юм орж ирж байна хөөе. Юу орж ирж байна? Шал ухаан бодол бүр саруулсаад явж байна. Яг одоо юу бодож чинь? Маргааш гэхэд дулаан дээд гутлаа бэлдээрээ гэж байна. Тэгээ хаашаа явна гэж чинь? Ганц судгийн мөрдөн байцаат руу явна штэ гэж байна. Энийг Өөр яах юм бэ ч одоо өрөө дараагүй байж байна чи. Хаашаа чи одоо юу бодоод байгаа? Чи ямар тэнийг энэ чи бурхан багшийн хүсэл биелүүлдэг малгай байсан юм дөө. Чи бити солиорчоор одоо би нэг өр одаая. За тэнийг мэдөө. Хайр багаараа та. Чи яаж байгаа бэ? Айдуу тэр малгай. Энэ хүний торцгийг шидэт торцгийг би чам эмэгтэй хүн болохоор ч хүндэлж өгсөн шүү дээ. Харин нөгөө баларсан болоо. Энэ харээчтэй. Би чамд юу гэж хэлээ бүслэгнээс гэсэн чи салтаа самгараа гаргуул алах. Одоо энэ ямар ч чидгүй болчихсон тэр энэ одоо
Энийг одоо өмсөх юм бол асар тэнэг болсон да энэ. Тэгэндээ. Хи одоо яана яа хайрын торсог яа хайрын болгоо яа умааны бадмих юм гэж. Allah. Юу вэ? Одоо энд бууж ирснээс хойш нэрвчэд одоо та хоёрын юм хүртлээ байгаа. Тэр хажууд байхаар бүр хамаг юм мартаж бүр толгой эргүүлээ хайчлаа. Аллах минь. Явцгаая. Явцгаая бодлоо. Ээхтэй! Залуусаа та. Гайс! Ямар юмний чин залуусаа. Бид нар тийм залуухан хүмүүс биш шүү. Уучлаарай гүшчүүлээ гооч. Энэ мөнхнастаа гаран дарамжилчих юм байл. Бурхтуудыг юу гэж хэлж байр гинэ. Яна уучлаарай би хэлээ гэж хэлээгүй шүү. За будаа аллах хоёр юм. Бид хоёрыгоо бодъё. Энэ хэн блэ? Үлзий хөв танаа шир. За. Энэ хүнд сүүлчийн боломжийг олгоё. Мэдж байгаа юм байгаа үстэй Есүс минь. Энэ юу? 50 аяг. Чи зүгээр авал заяа. Хайш юм бэ чээс. Энэ бурхны аршаан. Энэ бол бурхны идэ. 50 граммыг нөхөртөөгөр ойлгов. Энэ сүүлчий чинь боломж шүү. Баярлалаа. Дахиж ийм боломж байхгүй. Нууцыг нөхөртөө хэлэх юм бол эргээд юу ч болно гэдгийг битгий мартаарай. Одоо хайцгаа. Одоо дайс толгоо гарыг. Ой зурга агуулаад яагаад. За. Энэ бол бидний ангийн сүүлчийн боломж бидтэй. Нэг өрөө төлчөөд нэг нуруу тэнгэр тэнгэрийн хаяа харсан шиг алхах юмсан даах. Өртөө хөнгөдс нэг үнэн хэцүү юм аа. Үргэлж толгоо удаагаад газар ширтээд. Гэхдээ энэ тэнд нэг боодолтой юм харагдвал. Гэхдээ хин нэг нь мөнгө төгрөг ат эрдэнэс авч хайчаагүй байгаа даа. Очоод онгоолгож ухад өнгөж үзмээр санагдаад. Ястаа нэг яа юм бэ тийм үү? Одоо тэгэхээр битээ тийш шаардлага болсон. Би чам битээ арих уу гэдэгтэй. Хоёулаа өнөөдөр энэ их стрессээс салахын тулд заадаа ирэхтэй заяа. Ма. Заадаа ирэхтэй хичээ энэ бүр. Өрнөөсөө гараагүй чи юу яриад байна? Ямар ч юм стрессээ тайлхий заяа. Ма барьж. За, ямар ч юм ихэд хоёулаа нэг 50 г арих угаадах юм. Мэдээ. Миний наадах заавал уншуу заяа. Арихд дуртаач дургуйч наадах шууд уугаараа мэдээ. Юу ч хэлээ. Чи дээр өөртөө гайтай те. Одоо яг өөрийнхөө тухай бодоод уншуу заяа. За шууд уучих. За шууд. Би тэгээрээ тийхгүй гэсэн шүү. За. На чи чухал шүү. Чи зүгээр үү би чи. Зүгээрээ. За. Одоо өөрийнхөө тухай бодоод на чи хамгийн сүүлийн боломж шүү. За. өөрийнхөө тухай шүү. Бодох уу, болох уу? Бод. Минийхэн бодоо. Би чамайг ингэж ивэд би өөрийнхөө тухай чиний тухай бодмоор болж байна заа юу. Миний тухай юу байгаасаа гэж. Миний тухай бодож болохгүй шүү. Миний тухай бити бод. Ганцхан өөрийнхөө тухай ойлгосон. Чи. За чи хамгийн гол нь тайван бай заа юу. Дуслаа шүү заа юу. Одоо саад болсон. 50 грамаас илүү болохгүй. Цадгалаа савчж орж ирээд яг бодож исэн бод ийш тийш цацлаа ичих та чи. Юу гэж байгаа би бүгдийг цуглуулж очтой. Энэ бас нэг байна штэ. За тоглосон. Чи бити ингээд ээл та чи. Бодсон. Бодсон штэ бодсон. Яг юу бодсон? Чи өөрийнхөө тухай бодороо гэвчээ. Би яг юу гэж бодсон? Гэхдээ маргаашийнхаа тухай ирээдүйн тухай бодлоо штэ. За. Тэгээд юу байх вэ? Бүрээ ихээр сонсон л доо юу гэж бодсон юм? Маргааш гэхэд бити шартаа сайд гэж бодлоо. Чинийгээ. Чи өнөөдөр Чи бодоогүй мó? Чи өнөөдөр заадаа ихтэй гэвтээ. Би чи заа бурхны хүсэл биелүүлдэг ундаа байсан би дөө. Тийм юм байдгүй маа чи. Байдгүй. Бурхан гэж байдгүй юм гэж хэлээд байгаа чи. Өөрөө надад асууж ирсэн би дөө. Тийм юм юу яа? Басар байна. Нэр бурхад ч хүмүүс орж ирж байгаа ч нэ. Одоо нэг мөн нэг юм танив уу? Савсүрэ. Бурхад гэж байдаг гэдгийг одоо чи харлаа. Надад ч бурхан шиг бэрэ шүү. Гэхдээ энэ хитэн лоёрчтой нийцээ хажаараад ирсэн юм уу? Лоёрч биш ээ. Наа чи юу ч Хайван байцгаа. Чи хаанаас юу усууд оруулаад ирж байгаа юм бэ чи? Дээрээс бид нар туслахаар ирж байгаа байхгүй юу мэдчихэв үү? Чи жоохон бод заяа. Өөр ширтээ ядуу зүдүү явж байхад иймэрхүү улсууд захаас аваад таардаг байхгүй юу? Өрий чинь дараад өгье, тэгээд өгье, ингээд өгье гэж. Юу гэж байна одоо? Энэ хоёр өрөө байраа өгчгөө өрий чинь дараад өгье гэж байна уу? Би чамд нэг юм хэлье. Хоёр өрөө байрнаасаа салах юм бол жинхэнэ модоо гарсан гуйлгч болно мэдүү? Савсүрэ. Чи үхээ бодож яриарэ.
чиний өмнө Аллах Тэнгэр Есүс бурхан багш Будда Шагчамуны биеэрэн ирээд байна. Яг хор биэрэ шүү. Нэр бурхан багш шиг ярьж яах ч юм бэ? Оройн очирдар наран гэх одоо мэдчихэж байна. Ингэж ойлгох ёстой. Бүхний чадагч гэрэл гигэм бурхан Будда байдгүй маа. Ой, яаж байна чи? Чи Зүгээр будка. Юу зорчд гарч ирээд байгаа байх чи юу? яаж Яаж зүгээр уу? Яаж байна? Зоцгүй яг уу тайван бай цаабрахтуудаа намтаа бай. яна Бурхан болцоход би хүнд мангалтууд үндээ л үзээгүй юм байна. Хайм бэ. Уучлаарай. Орд намайг мангас. За чи хоошоо байж бай. Чамд хамаагүй мэдүү. Тавгсрээ чи барагтайхан байж үзээрэй. Өнөөдөр чи бурхтуудын урыг ихээхэн хөргөж байж ба. Очоо бурхтууд чараач. Өө, Бурхтууд гинэ өөрсдийгөө. Бурхтууд чараач. Чамаас айдаг бурхан гэж байхгүй. Хайдаг бурхан гэж байхгүй шүү гэж байгаа. Бурхан байхгүй гэж байгаа үстэй. Я бурхан биэрэ гэдэг чи дээ. За тавгсрээ хэрвээ чи итгэхгүй байгаа бол одоо өөрийнхөө хүслийг хэлээд тэгээд гурав газар дээр нь биелүүлээд үгүй. Та миний хүслийг биелүүлж хэлээ би. Би чамд хэлсэн баха. Чиний хүслийг биелүүлж чадахгүй гэж. Энэ хүний хүслийг биелүүлж чадахгүй гэж бас минийхийг биелүүлнэ гэдэг байгаа. Гэхдээ чи юу ярьж байгааг сонсож гин үү? Чи чам шарлахсан байсан бурхан байхгүй юу? хайм бэ. Үндэ шар гоцолгож өдөө. Бурхан бас хүн шиг шартай байдаг. Бурханы шарыг нэрээ үндэ гоцолгож өдөө. Шартай байхгүй юу? Чи хүслээ хэлээд чи тэгвэл бүр гурван хүслээ хэлээд хэлээд Шууд одоо хурдан хэл. нэрээ үндэ шар гоцолгож өдөө. Нэрээ. Энэ бүрдээ Миний ханд бурхан хүслээ хэлдэг. Хай. Биелүүлсэнтэй юм байна. Хидэж мэдүү. Яг хоёуд нэр ганцхан хүмүүс ингээ өрнөөсөө гарчих юм биш үү? Тийм шүү дээ. Яг өөрөөр хэлж Хамаг юм ганцхан хүмүүс хүсчихдээ юм уу нэрээ? бүгдийг хүсэж та хурд. Анхаардаа төвлөрүүлээрэ. Наатаа гар дээрээ тавь. Би өөрөө мэдчихэж. Чи наатаа хэрэглэх яг би чамаас том юм үсгэж шүү аа. Чи Том юм үсгэж анхаардаа төвлөрүүлдэг юм би энэ тань. Анхаардаа төвлөрүүл. Чи байж байгаа чи. Чи би насараа гэж хийгээд ирсэн. Энэ чадахгүй юм байна шүү. Би нэр үндэ шар гоцолгож өдөө. Чи нэр хурдлаач чи хурдан. Чи одоо бидний багш юм уу? Бид нар чиний багш юм уу? Би харин та нараас юм үсгэх гээд та нар анхаардаа төвлөрүүл. Би чухал юм үсгэж шүү. За бити натыг анхаар намайг бити тоо. Чи яах гэдэг вэ? Чи наацгаа анхаараас том юм үсгээд байстай би. Энэ чадахгүй. Яагаад бид нар тус хийгээд байгаа байхгүй да? За гурван үсэл шүү. Нэгдүгээр үсэл, хоёрдугаар үсэл, гуравдугаар үсэл. Эдээ хичээгээрээ тэ. Гуруулаа эндээс зай. Шүү гинэ. Чаддгүй байхгүй юу да? Чи яста уссан тэнийг Чи мэдүү. хаанаас юу сууд оруулаад ирсэн бэ хөөе? Ийм юу бурхан гэж байхгүй. Чи юуны усан тэнэг? Бүр шавар тэнэг юм байна. Хайм бэ. Богн би энэ залууг хойд насанд нь зэваажин хороолол даваач яа гэж бодчих. Энэ 5-5-нд очвол тарах нөхөр байна л та. Гурван бурхан тэр холоос такси бариад ирж яах чинь тийм ээ? Шин бас талцуурах нь үү те? Энэ дэгснээс хойш гайхтайгаа хойлоод ах юм. Хязгаарч долгоор бол таксидсэн мэдтэй. Харин тийм ээ. За яг бай бурхтууд минь 50 байцгаа. Би албаар ууралж унцаарлж хүмүүсийн зан аран шингийн мэдээ гэж бодсон юм. Өвгөн бурхтууд бид хүн төрлөختөн та бүхэнд оюун ухаан авиас бэлгийн бүгдийг л харамгүй хайрлсан юмсан да. Одоо яа гişүү? Хүссэн зүйлийн үлдээгээд гуруулаа эндээс хөдлөе доо. Алт гээд амиа тавих гад байдаг алтын үлдээ. Мөнгө гэж мөрөөдөж сүд болдгийн мөнгөний зам дээр нь үлдээ. Хүний амьдралыг хүссэн болгоныг бид үзлээ. Уудаг арихийг бид ууж үзлээ. Уур бухимдал хүрэхээс босдон алга. Уур савнд нь сууж үзлээ. Биеийн хэрэг арилгахаас сэтгэлийн хэрэг арилгах нь даанч үгүй юм да. Зайсан толгойд нь гарч үзлээ. Хот нь харагдах. Гуруула зураг даруулсан гарахгүй л байсан биз. Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдцгаа да. Яв цай уйнараа бодог. Чи тийм юм
байдгүй маа. Байсан заяа өөртөө ирсэн за. Гүчи тэр хар нэлхасаад бурхан багшгаа шүтлээ идэ будаа цааныхаа дээжийг өргөөл хүслээ гуугаад байсан хаа вэ? Чи бол үнэнтэй л усан тэмэг минь. Өнөөдөр чи тэрийг ядар зүдэрч явахад тэгвэл гараад ирэх нь яасан юм бэ? Намайг тэгж их гууж хахад ядаж миний харагдах нүдэнд энэ тэнд ингээл ширтэж явахад нэг алт эрдэнэс мөнгө төгрөг гаргаад ирвэл яа базарвана. Яг тэнэгтэй байгаа. Гэхдээ бидний өдөрт нэг юм гялалцаад байна аагүй. Бити димэрэд байгаа заяа. Гэхдээ саяны Хөөш өөрөө биеэрээ эрэхтэй хөөж явуулч одоо юу яриад байгаа? Тэгвэл бити хараач өрөөгөө хөрж юм нэ. Бас нүгдээ намжлах цаг байна шүү. Яа. Яг тийм. Ой чина би ингэж үзэх гээд одоо за чи өдөр өртөө байж болох заяа. Одоо солиотой байж болохгүй шүү. Цогсрээ хөөе. Нэг бариад үчмээр байстэй. Чи яагаад тэнэгтэй байгаа юм бэ? Али явъя. Одоо биш мөнгө бацаараад одоо чи өдөр яг галзуурч хийж байна үү? Чиний хэцүү юм ойлгодог юм бэ? Яагаад байгаа юм бэ? Ирээд чи надад өвчтэй царайг харж ирсэн зоруулзаа юу? За Тэнгэр хаяа шилтээ явжсэн хамаагүй дээр юм. нэг өдөр ч гэсэн хоёулаа нэг нуруу тэнгэр тэнгэр халсан шигээ явъя заа юу. Тэрэн дээр Дандаа толгоо гудаад явснаас. За